Шүн дунд болоход та одоо л нэг биеийнхээ жилиг гаргахаар босож дааж давшгүй их ажилласаа түр хамсэлээ. Тиймхүү өрөөний дундуур нааш цааш ийш тийш янз бүрээр хөдөлгөд таны биеийн мөч болгоноос ч таг чагпаг гэсэн чимээнүүд гарсаар л. Тэгин явах зураа та өөрийгөө хэсэг толинд ажиглан зогслоо. Энэ хүмүүст таныг толиноос өөрчилд хэнч байсангүй. Учир нь та өрөөндөө шүнийн түнэр харанхууд гавганцаараа зогсож байгаа шүү дээ. Толин дээрх таны тусгал туйлын ихээр ядарч туйлдж үнэхээр амтан болсон байваа. Ийхүү хэсэг хугацаанд та өөрийнхөө хэр ядарсныг толиныхоо өмнө гайхан зогсохдоо толиноос нэг зүйлийг анзаарлаа. Толин дээр нэгэн үл мэддэх бараан цэг яг таны хажууган талд харагдаж байв. Та эргэн харсан ч тэнд юу ч байсангүй. Гэхдээ толин дээр дүрс байсан хэвээр л ингээ таны бие дотор гэнт зарс ингээ явчлаа шүү. Учир нь толин дээрх хар дүрс улам бижиж хүн мэт болон хувраад толны тусгал дээр яг таныг харан маш анхааралтай зогсож байлаа. Үнэн дээр тэр хүн таны хажууд байгаа юм шээ. Тэр толны цаанаас таныг ажиглаж байв. Заяа цаандаа манайхан өнөөдрийн бичлэгээрээ бид толны талаараа онцлохоор шийдлээ. Толь бол хүндрэлтний өдөр тутамдаа хэрэгэлдэг энгийнийн зүйл үлээ. Толь нь аль эрт үеэс эхлээд хүндрэлтэнтэй хамт байж бидний гаднаасаа чухамдаа ямар харагдаж байгааг гэрлийн тусгалыг ойлгон үзүүлдэг чухал хэрэгсэл юм. Гэхдээ үүнтэй зэрэгцээд толны тухай маш сонирхолтой үлгэр домог мэт зүйлс ам дамжин ирсэн байдаг. Жишээлбэл толь бол өөр ертөнцийн хаалга. Толиор дамжуулан сүнс дууддаг. Эсвэл толин доторх тусгалын ертөнц байдаг зэрэгээр яриад өөр дуусахгүй асар олон зүйлс бий. Гэхдээ хэрэг энэ бүхэн үнэн байсан бол яах вэ? Хэрэг нэрнгээс толны цаанаас хин нэг нь таныг ажигладаг байсан бол яах вэ? Эсвэл толь өөрөө ухамсартай байгаа таныг цаг үргэлж чимээг өгөн ажиглан зогсдог байсан бол яах вэ? Толны цаана үнэхээр ертөнц байдгүй. Ёстой л нурууны хамаг шар ус босгох асуултууд байгаа зү. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ энэ асуултын хариултыг олцгоё. Хэрвээ толь биднийг ажигладаг байсан бол яах вэ? Толь бол хүндрэлтний түүхэнд үргэлж нууцлаг бэлгэдлийн шин чанартай зүйл байсаар ирсэн. Эртний донгуудаас эхлээд орчин үеийн шинжлэх ухааны уран зөгнөлт хүртэл толин зөвхөн биднийг харах төдийгүй өөр ертөнц рүү харах цонх эсвэл бүр хаалгач байж болох юм гэсэн санааг одоо хүртэл орчсоор байдаг. Толин хүндрэлтний түүхэнд маш чухал байр суурь эзэж ирсэн бөгөөд зөвхөн дүрсээ толдон харахаас гадна соёл, шашин, шинжлэх ухаан, урлагийн олон талын хэрэглээтэй байсаар иржээ. Толины үүсэл гарал ихэнгийн хүмүүс толиноос өмнө анх өөрсдийн дүр төрхөө харахын тулд усны гадрууг ашиглаж байсан гэж үздэг. Археологийн судалгаагаар хамгийн эртний толинуудыг 4000 гаруй жилийн өмнө эртний Египт, Хятадд ашиглаж байсныг тогтоосон ба эдгээр толинуудыг зэс хүрэл алт мөнгө зэрэг металлаар хийж өнгөлж гялгар болгосон байдаг. Орчин үеийн толины анхны хувилбар нь Ромын эзэнт гүрний үед хийгдсэн байдаг ба тухайн үедээ шилний гадрууг металл бүрхүүлээр өнгөлж хийсэн байна. Ингэж явсаар 19-р зуун болоход Герман улсад хамгийн анхны мөнгөн бүрхүүлтэй шилэн толь хийх аргыг нээснээр өнөөгийн бидний хэрэглэдэг толины үндэс болсон байна. Үүнээс хойш толин зөвхөн гоёлын хэрэгсэл бус шилжилтийн дуран микроскоп телескоп зэрэг оптикийн шинжлэх ухааны гол хэрэгсэл болон хөгжсөн юм. Толины талаарх хүндрэлтний соёл иргэншилт байдаг түгээмэл сүсэг бишрлүүдээс дурдвал Европ тагарсан толийг 7 жилийн азгуутал авчирдаг гэж үздэг бол Хятадд нас орсон үеийн өрөөнд толь тавихгүй байх ёстой хэмээн үздэг байна. Учир нь Хятадууд толийг сүнсийн ертөнцтэй холбогддог зүйл гэж итгэдэг болохоор шүү дээ. Бүр цаашлаад улс орон толийг бидний мэдгүй өөр олон хэмжээстэй холбогч хаалга гэж итгэдэг байна. Тэгвэл толь үнэхээр бидний бодож байгаагаас өөр зүйл байсан бол яах вэ? Та энгийн нэг өдөр толинд харан нүрээ угааж байна. Гэтэл энэ үеэр толинд маш хачин нэгэн зүйл ажиглагдлаа. Эхлээд та гараа хөдөлгсөн боловч толин дээрх таны дүрс гарсангүй. Тийм болохоор та дахин гараа хөдөлгсөн ч юу ч болсонгүй. Гэвч тун удалгүй таныг гараа хөдөлгөж дуусны дараа толин дахь дүрс чинь дагав маш өчүүхэн хоцрол. Эхэндээ та үүнд анхаарал хандуулсангүй л дээ. Магадгүй ядаргаа нойргуудлаас болсон баха гэж бодлоо. Гэвч маргааш нь толин дахин харахад энэ хоцролт нь улам бүр тодорхой болж эхлэв. Одоо та инээмсэглэх үед таны тусгал арай хожуу инээмсэглэнэ. Бүр цаашлаад толио илүү сайн ажиллах юм бол толин дээр таны тусгалын нүдний харц нь нэг л өөр юм шиг санагдаж эхлэв. Та зүүн гараа өргөхөд тусгал нь яг бодож байгаа зүйл чинь мэдчихгүй хөдөллөө. 3 дахь өдөр нь та дахин өөр туршилт хийж үзлээ. Гараа огцон хөдлөхөд тусгал чинь яг хүлээж үйсэн юм шиг удаашран арай өөр өнцгөөс гараа хөдлөв. Энд дэс та ямар нэгэн зүйл буруу байгааг олж мэдв. Ийхүү шүн болоход та өрөөндөө ганцаараа үлдлээ. Толиноос үүдэлтэй айдас таныг унтуулсангүй. Тийм болохоор дахин толин дотор юу болж байгааг хянахын тулд гэрлээ унтрааж гарч идэнгээ бариад толь руу харав. Өрөөнд нам гүн хэвээр. Ийхүү та толиныхоо өмнө зогсоод гараа хөдлөж эхэллээ. Гэвч таны тусгал огтхон ч хөдлөхгүй байлаа. Та гэдэс рүүгээ гараа зөөлхөн хүрв. Гэвч дахиад л толин доторх таны тусгал үүнийг даггаас татгалзав. Толины дээр байгаа таны дүрс зүгээр л таныг ажиглан зогсоостой. Энэ мөчид зүрх чинь хүчтэй цохилж эхэллээ. Та ухрах гэтэл тусгал чинь инээмсэглэв. Гэхдээ та инээгээгүй байхад ч үү те. Үүнээс айсантаа та өөрийн тусгалаасаа чи хин бэ? Чи хин гэмээн асуухад чи гэж тэр ганцхан үг шавнав. Гэнт өрөөний гэрэл анивчид бүх зүйл харах боллоо. Харин дараагийн мөчид та толин дотор гацчихсан байх болно. Харин таны оронд өөр хин нэгэн толины цаана харан зогсож байлаа. Тэр энэ өдрийг их удаан хүлээжээ. Толинд харагддаг бидний дүрс яг шууд тусгал мөн болов уу? Үнэн дээр толин дээр тусдаг бидний тусгал бод хөдөлгөөнөөс удаашралтай явагддаг гэдгийг та мэдв. Хэрв та яг одоо толин дээр очиод өөрийнхөө тусгалыг маш өндөр наривчлалтай хэмжиж үзвэл таны тусгал үнэндээ тэг 100 саяны 1 секундын хэмжээсээр танаас удаан байдаг. Гэхдээ үүнийг бод амьдрал дээр мэдэрнэ гэдэг бараг боломжгүй. Гэвч зарим хүмүүс толиндоо өөрсдийнх нь хөдөлгөөн удаашрж эсвэл тусгалын дүрс нь гажихуулан өөр айц хүргэм олон зүйлийг олж харсан хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл эдгээр нь үнэндээ хүний тарихтай голчлон холбогддог байна. Толь бол үнэндээ бидний дүрсийг гэрлэр дамжуулан ойлгож харуулдаг хэрэгсэл. Гэвч заримдаа энэ үйлдэлийг бидний тарих хурдан гүйцэхийн тулд хүлээн авч байгаа дүрсээс шууд
төсөөлж бидэнд үзүүлэх тохиолдлууд байдаг. Ялангуяа гэрлүүлэг муу үед бол иймэрхүү зүйл тань тохиолдох магадлал өндөр. Тиймээс толин дахь таны тусгал удаашрч харагдаад байвал би чинь муудад ядаргаачин дэндээд нэг сайхан соёл төвд хэрэгтэй болсон гэж бодоорой. Харин бүр болохгүй бол ёстой нэг гандан орж ном уншуул. Гэхдээ заримдаа тэгэж нэмэр болдог тохиолдол бий. Тэр бол толин дээрх таны царай өөр хүнийх болж хуурдаг үзэгдэл юм. Түр хүлээгээрээ танд маш хэрэгтэй нэг зүйлийг дуулгая. Та YouTube сувгаа нээхээс эхлээд алгоритмыг зөв ашиглаж чанартай контент бүтээгээд ашиг орлоготой бололтой хөгжүүлж бүхий л аргыг нийт орос сурмаар байна уу? Тэгвэл анхаарлаа нааш хандуулаарай. Контентийг YouTuber болох нь зөвхөн олон танигдах эсвэл мөнгө олгох биш ээ. Энэ бол таны дотоод сонирхол хүсэл санааг бодит амжилтанд өргөх гайхамшигтай арга зам байна. Эдгээр юу агцсан бэхээр контентын найрлага форматыг өөрөө зохиож сурах, алгоритмын учрыг нэгэнгүй ойлгох, тулгарсан бэрхшээл бүтлгүүтлийг даван тулах сэтгэл зүйн ур чадвар, бүр цаашлаад гадаад хэл дээр контент бүтээх, хиймэл оюун ухааныг бүтээлчээр ашиглах зэрэг агуулгууд багтсан байгаа. Та өөртөө хөрөнгө оруулж YouTuber болох аяллаа яг одоо эхлүүлээрэ. Хүн болгоны дотор л контент бүтээх гэсэн нууцхан хүсэл байж л байдаг. Үүнийг хийж үзэж байж л мэднэ. Тэгэхээр одоо эхлэхгүй л хэзээ эхлэх юм бэ? Та сургалтаа Задлан цэгийн минь вебсайтаар орж хүлээн аваарай. Хинэж мэдэхгүй харанхуй өрөөндөө нараа толны өмнө зогсож байва. Бүдэг гэрэл бүүдгэр хантай энэ өрөөндөө тэрээр нэгэн хачиргалтай дуршил хийхэр шийдэж нараа толь руу удаан хар зогсохдоо зүгээр л өөрийнхөө дүрсийг харж юу болохыг нь мэдхийг хүсч зүгээр л энгийн нэг туршилт байгааз гэвч туршлыг нь хийж эхлэхэд бүх зүйл нараагийн бодож байснаас өөрөөр эргэж эхлэв. Нараа толь руу харан зогсноос хойш 10 минут өнгөрч. Эхлээд толь түүний дүрсийг ямар ч саадгүй харуулж байсан ч удалгүй нараа өөрийнх нь дүрсэнд бага багаар өөрчлөгдөж эхлэхийг мэдрв. Түүний нуур удалгүй улам өөрчлөгдөж маш хачиргалтай бас аимшигтэй нараагийн огт танил биш дүрс болон хувирлаа. Ингээд бүр болоогүй. Нараагийн шин дүрс нь хөдөлж байгааг бүр нүүрээ хөдөлгөж байгааг анзаарч эхэллээ. Энэ дүрс нь түүнтэй харилцаж байгаа мэт түүнд санагдав. Сүүлдээ дүрс түүнд рүү инээмсэглэж эхлэв. Гэвч нараа огт хөдөлж чадахгүй хിവэрэл. Ингээд дүрс нарааг толь руу ойртохыг хүсэж эхлэхэд нараа огт эсэргүүцэж чадалгүйгээр толь руу ойртон алхав. Эцэст нь нараа нүрээ толинд бүр илүү ойртуулахад нараагийн нүүрэн дээрх тусгал түүний нүүрнийг шиг болон хувирж ахин хизээч толинд харж чадахгүй болжээ. Түүний нүүр царай толинд орон алга болсон байв. Гэвч толин дотроос хэн нэгний маш аимшигтайгаар инээхдөө өрөөнд дотор цойрайцаар. Хэрв та толь руу удаан ажиглуулбал таны нүүр царай өөрчлөгдөж эхэлдгийг нэгэн туршилтаар баталж байж. 2010 онд Италийн сэтгэл судлаач Жованни Капуто нэгэн сонирхолтой туршилтыг гүйцэтгэсэн ба туршилтанд оролцогчдыг гэрэлтүүлэг муутай өрөөнд суулгаж өөрсдийнхөө дүрсийг толинд удаан харахыг даалгаж. Гэвч 10 минутын дараа сонирхолтой зүйлс өрнөж эхлэв. Тэдний 66% нь 10 минутын турш толь руу тасралтгүй ширтэн өнгөрүүлээд нүүр царайнд өөрчлөгдөж байгаа мэт санагдсан хэмээн хэлж. Харин 28% нь өөрийнх нь царай биш өөр хүний царай гарч ирсэн гэж мэдэгдэж. За тэгээд 48% нь тусгал нь мангас хий үзэгдэл шиг болсон гэж ярьсан байна. Зарим хэсэг нь бүр тусгал дээрх нүүрний хэсэг гажиж алга болсон мэт санагдсан тухайга туршлын төсвөл тэлж эрдэмтдийг гайхшруулв. Тэгвэл энэ үзэгдэл бол ахин толтой хамааралгүй хүний тарихтай хамааралтай үзэгдэл юм. Түүнийг Дрокслерийн нөлөө гэж нэрлэдэг байна. Хэрв та нэг цэг дээр удаан төвлөр ширдэх юм бол тарих орчны зарим мэдээллийг устгаж эхэлдэг. Үүний улмаас нүүрний зарим хэсэг нь бүдэрч хувирч байгаа мэт санагддаг байна. Улмаар тарих дутуу мэдээллийг нөхөх гэж оролдож өөр хүний царайг бүтээж харах магадлал үүсдэг байна. Тэгэхээр энэ бүхэн ахаад бидэнтэй холбоотой асуудал болон хувирч байгаа. Гэвч толь биднийг удирддаг байсан бол яах вэ? Таныг сүүлийн дунаг учир хөтөлөг хардарсан зүүд шүн болгон зовоох болов. Тэрхүү зүүдэндээ та ямар нэгэн мангас болон хувирсан бөгөөд зандаа дааралцсан гэм зэмгүй хүн амьтдыг хэрцгийгээр хороож байлаа. Ингээд сүүлдээ та шүн унтаж чадхаа болчихдов. Тийхүү нэгэн сэрүүн агаартай шүн та тагтан дээрээ тамхи татангаа амар тайван хотыг ажиглан зогсож байхдаа хойноос чинь хэн нэгэн дуутахыг сонсвоо. Гэхдээ та тэр чимээг тоосонгүй. Учир нь олон хоног нойргүй явснаас болж юу эсийг үзэхүлээ гэж өөрийгөө тайвшруулв. Гэвч тэр хоолой таныг дахин дуудлаа. Одоо харин та өөрийгөө нойргуудлаас болоод солиорч эхлэх юм бодон тамхиа улам хүчтэй сорин уушиглав. Ингээд сүулт нь чи наанаа зогсоод нэмэргүй штэ гэж тэр хоолой дахин таныг хатгаа гайтай хэллээ. Энэ үед та давхин цочиж арайч тагтнаасаа үсэрчихсэнгүй. Буцан аяархан өрөөнд орж ирэхэд тэнд хэнч байсангүй. Харанхуй бүдгэр өрөөнд дотор зөвхөн энэ тэнд новширсан хувцс сунаар хэрэглэж янзлаагүй аяг тавг бас ширээн дээр тусах бүүтгэр шар гэрэл байла. Гэвч өгнөөдөө хоолой дахин таныг маяглалгүй нааш ирээ хэмээн дудав. Та түүнээс хаашаа вэ хэмээн гэж асуухад тэрээр толны өмнө гэж хариулв. Та одоо жигнээс айц салгалан маш удаанаар сэрэмжтэйгээр толны өмнө очиж зогсоход таны хөдөлгөөнгүй зогсох дүрс тантай ярьж эхлэв. Бид хоёрт дуусгах ажил байна. Гэхдээ чи эндээ ингэж янаглаа зогсоод байдаг. Одооноос би бүх зүйлийг зохицуулна. Тиймээс миний үгэнд дуугаар. Чи яг юу юм бэ? Яагаад надтай яриад байгаа юм бэ? Би зүүдлээд байгаа юм уу? Үгүй ээ, чи зүүдлээгүй. Энэ бүхэн огтхонч хийсээр биш. Би үргэлж чамайг ажиглаж байсан. Хэрэгтэй үедээ чи үргэлж миний удирдлаганд байсан. Унтахгүй байлаа гэд эргээд бүх юм хэвэн болно гэж бодож байна уу? Чи зөвхөн миний хэлсэн үед хэвэн болно. Тийм болохоор одоо биеэ суллаад бүхнийг хүлээн зөвшөөр. Одоо чамд айх юм байхгүй. Хэмээн толны тусгал хэлээд гараа тань руу чиглүүлэн хөдлөхөд толин дотроос түүний гар гарч ирээд таныг шууд угс татан толгоогоор чинь толь мөргүүлв.
та ухаан алдан унлаа. Гэвч удалгүйс ирэхэд та бие дотроо байх авч таны бие танд захирагдсангүй. Учир нь холин доторх таны тусгал одоо бүх зүйлийг захирддаг болсон байлаа. 1970-аад оны эд хүйтэн дайны үед Америк нэгдсэн улс ба зөвлөлт холбоот улс хоёулаа толиор дамжуулан хүний оюун санааг удирдах боломжтой хэсэг талаар туршилтуудыг явуулж байж. Тухайн үед Оросууд өөрсдийн туршилтаа толины гажиг хэмээн нэрлэж байж. Уг туршилтын зорилго нь толь хүний ухамсарт нөлөөж чадах хэсэг талаар ба толин дотор тусгалаас өөр зүйл ажиглаж болох уу? Мөн толины тусгал өөрчлөгдөх үед хүмүүсийн ухамсар ямар нөлөө үзүүлдэг олж мэдэх вэ? Туршилтын явцад оролцогчид нь гэрэл багтай нам гүн өрөөнд 20 минутын турш өөрсдөө ажиллах даалгавар авч. Ингээд удалгүй хүмүүс өөрсдийнх нь тусгал өөрчлөгдөж хөдөлгөөн нь удааширч бас толины цаана өөр хүний дүрс гарч ирсэн хэмээн мэдүүлсэн байна. Ингээд туршилтын үр дүнд туршилтанд орсон 15 хүний 5 нь туршлын дараа өөрийгөө толин дараа чадхаа болсон гэж хэлсэн бол зарим оролцогч нь толины өмнө суухдаа өөрийгөө бус өөр хүний дүрсийг харж эхэлсэн ба 2 хүн толиноос өөрийгөө хадагдаж байгаа мэдрэмж төрсөн гэж мэдүүлж байжээ. Бүр 1973-нд нэгэн оролцогч нь толины өмнө гинт ухаан алдаж зэрэгтээ өөрийгөө өөр хүн гэж мэдүүлсэн ба түүний сэтгцийн байдлыг шалгахад өөр хүний дурсамжтай болсон байж. Энэ хүн 1974 он туршилтыг бүр мөсөн зогсоосон ба шалтгааныг нэгэн судлаач толины өмнө удаан сусны дараа солиорч өөрийгөө нөгөө ертөнцид гацсан хэмээн мэдүүлсэнтэй холбоотой эсвэл камерын бичлэгт өөр нэгэн хүн толь руу ширтсээр байгаад айжмар арай өөр болж байгаа нь ажиглагдсан ч дараагийн мөчид тэр зүгээр л алга болсон үйл явдлуудтай холбоотой гэж үздэг. Хэдий тийм боловч уг туршилт яг бодитоор болж өнгөрсөн хэмээсэн бичиг баримт нотлохоо байдаггүй. Хэрэг үнэхээр толиор дамжуулж бидний оюун ухааныг хяндаг байсан бол яах вэ? Толинд харах төдийдл бид өөр хин нэгний удирдлагад орж эсвэл бүр өөр хүний ухамсарт шилждэг байсан бол яах вэ? Энэ бүхний хариултыг та нарт үлдээе. Энэ удаагийн бичлэгээр бид толтой холбоотой зарим нэг учир хөтөлбөрийг аимшигтай чимээр асуултанд хариулахыг хичээлээ. Та хэд мэн ч гэсэн өөрийнхөө өрөө эсвэл гэртээ байгаа толиныхоо талаар эргээд нэг бодоод үзээрэй. Тэгээд энэ удаагийн дугаар таалагдсан бол лайктарч сэтгэлээ өчээрэй. Мөн subscribe дарахаа мартаоцай. Дараагийн бичлэгээр бас нэгэн учир хөтөлбөрийн сэдвийг та бүхэндээ сонгон оруулах болно. Хүлээж аваарай. За маш хэрэгтэй та бүхэнд одоо яг хэлэх гэж шүү. Анхаарлаа сонсоорой. Танд YouTube сувг хөтлөх хүс, сонирхол, контент бүтээх ур чадвар, идэв зүтгэл байгаа ч гэсэн сувгаа тгээс эхлүүлэхэд цаг хугацаа зардлыг шаарддаг нь ойлгомжтой. Тиймээс бид өмнө үүсгээд амжилттай хөгжүүлж ирсэн тодорхой дагагчтай контентын суурьтай сувгуудаа зөвхөн задлан сегментээр гарсан YouTube Secret Sauce хэмээх энэхүү сургалтыг бүрэн дүрэн үзэж ойлгосон тохиолдолд сувг хамтран эзэмшигчээр оролцох франчайз эрхийг санал болгож байгаа юм. Тэгэхээр та бүхэн хичээлээ бүрэн дүрэн үзэж дуусгах нь нэг ёсны босго бөгөөд хичээлийн дундуур Facebook группийн хаяг болон линк харагдана. Тэр хаягаар группт орж ирснээр бид бүхэн дараагийн хэлцлийг явуулж танд тохирох сувгийг гаргаж өгөн хэрхэн цааш авч явах бүх зүйлээр хангах болно. Энэ мэдээж хэрэг production techniques-түүд маркетинг гэдэг олон боломжууд байгаа. Та энэ боломжийг бүг алдаарай.